Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би сувилагч боловсрол уралдаанд оролцож байгаа Гэмтэл цогийн засгийн сувилагч Мигмар Наран байна. Ингээд та бүхэн миний ажлын нэг өдөртөө танилцаарай. Ажлын өглөө болохоор өглөө 8 цагт эхэлдэг байгаа. Би захин бүртгэлийн хэсгээр ороод би нэгт хувцас сольж өмсөд тэгээд дэше Гэмтэл цогийн засаг руу гарч хаалганд орох эхнийхээ хүний сторийг шалгаж авдаг байгаа. Үүнд болохоор хаалганд орох зөвшөөрлийн хуудас болон эрентгийн зургийг шалгаж аваад хаалганыхаа хэсэг рүү явдаг байгаа. Хаалганы хэсэг рүү очиод дахин хувцас сольж өмсөд хаалганд хэрэглэгдэх туслах хэрэглэгдэхүүн болон хаалганд хэрэглэгдэх ариун бор материал халаад тусгаарлагдах давнууд болон ариутгсан багжнуудаа болохоор гараа халдваргүйжүүлснийхаа дараа задалдаг байгаа. За үүнийг болохоор ариутгсан индикаторын цаасаа болохоор хаалганы хяналтын хуудсанд бичиж тэмдэглэдэг. За энэ зураг маань болохоор хаалганд орох жоо шагааны хаалганд ялтас авах жоо хүний маань зураг байна. За хаалганд хэрэглэгдэх туслах материалуудаа бүгдийг задлаж дуусаад үүдний хэсэгт мэдээж гараа угаагаад гараа халдваргүйжүүлээд за тэгээ орж өөрийнхөө халаад ариун халаадыг өмснө, бэлигээ өмсөд за тэгээ өөрийнхөө мэдээж хэрэглэгдэх хаалганы туслах ширээнүүдээ засдаг байгаа. За тэгээ туслах ширээгээ засныхаа дараа хаалганд хэрэглэгдэх багжнуудаа болохоор авч байршуулсан байна. Энэ хаалгаа маань болохоор шаганаас ялтас авах хаалгаа учраас автерик болон бусад хэрэглэгдэх багжнууд маань бол бэлтгэж тавьсан байна. За Эрдэнэ 2 эмч маань орж ирж байна. Энэ эмчтэй болохоор ариутгсан халаадаа өмсгөөд ариун бэлийг нөмсөд ерөнхий эмч маань болохоор одоо хаалганд орох өвчтөнгийн талбайг нь халдваргүйжүүлж байна. За талбайг халдваргүйжүүлээд ариутгсан бор материалаар талбайгаа тусгаарладаг байгаа. Тэр одоо шагааны хэсэг орох учраас яг одоо хөлний доотлын хэсгийг нь болохоор тусгаарлаж байна. За энэ нь болохоор шагаан хэсгээс ялтас авах байгаа учраас давхар хэсгийн давхар уян мэнтээр ороож одоо тусгаарлаж өгч байна. За туслах эмч анх 2 эмч маань орж ирж байна. Анх 2 эмчтэй ариутгсан халаадыг өмсөд бэлийг өмсгөлөө. Манай хаалганы гэмтлийн хаалганы онцлог болохоор бүх эмчнэр болон сувилагч нар нь болохоор давхар ариутгсан бэлийг өмсдөг. За одоо болохоор талбай хаалганд орох талбайгаа дахин халдваргүйжүүлээд хаалгаа маань эхлэж байна. За сая миний орсон шагаанаас ялтас авах хаалгаа маань дуслаа. Одоо би хэрэгэлсэн багжнуудаа хураагаад одоо энэ ариутгалд өгч өндөр автокалабын ариутгалд ариутгагдана. Тэгээ бид нар хаалганд орсон бүх хүмүүсээ болохоор одоо бүх зүйл цахимд орсон байгаа учраас бүгдийг өдөрт нь цахимдаа шивж төлөлөө хаалгаануудаа болоо яралтай хаалгаануудаа шивж үлдээдэг байгаа. За би болохоор одоо захимд бүртгэлээ хийж байна. Хаалганд орсон төлөлгөөд болон яралтай хаалгаануудаа бүх өвчтөн болгоноор нь оржлохоор хяналтын хуудас шиг болон хаалганд хэрэглэгдсэн бүх материалуудаа болохоор зарлага гаргаж бичиж тэмдэглэдэг байгаа. За тэгээ би одоо хэрэгэлсэн багжнуудаа аваад ариутгалын хэсэг рүү явах гэж байна. Ер нь бол өмнөх өдөр нь байнга юмнуудаа бэлдээл эднэрийг ингээ нөгөө хадаасандаа өсөрч үзээл багжнууд маань яг болж гинүү дутуу юм байна уугүй юу гэж бүгдийг нь үзчихэж явахгүй бол хагалгаа эхэлсэн байхад ч одоо тийм ийм дутуу байвал тэгэл хагалгаа маань явагдах боломжгүй л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бүх бэлэн байдлыг өмнөх өдөр нь бол заавал эмчтэйгээ сувилагч нь нийлээд багжнуудаа бэлдээд өгдөг байгаа. За тэгээ өвчтөнгөө хүлээлгэж болсны дараа стороо эмчилгээний хэсгийнхаа сувилагчид хүлээлгэж өгөөд за энэ өдрийн маань миний ажил дуустдаг байгаа.